Мэдээ үргэлжилж байна. Өнөөдөр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батболд бизнесийн салбарын төлөөлөлтөд уулзаж Улаанбаатар хотын тулгымдсан асуудлуудыг хамтран шийдэх гарц боломжийн талаар санал бодлоо солилцлоо. Улаанбаатар хотын агаарын бохирдлоос эхлээд тулгамдсан асуудал шийдэх асуудал их байгаа энүүд нийслэлийн засаг дарга Батболд Улаанбаатар хотын хэмжээнд бизнес эрхэлдэг бизнесийн зарим төлөөлөлтөд уулзаж тулгамдсан асуудлыг төр нийслэл засаг даргын тамгын газрын хувийн хэвшил тэр дундаа бизнес эрхлэгчид хамтран хэрхэн шийдэх боломж байгаа талаар санал солилцлоо. Энэ хоёр хотын дарга Батболд эрх хавраас эхлэн нийслэлийн тойруулж том ухаанд босгож чадахгүйж хязгаарлах баг нь босгож Төв аймгийн 9 суманд үйл ажиллагаа явуулах боломжтой аж ахуй нэгж үйлдвэрүүдийг байгуулна гэдгийг онцолж байсан юм а. Бүх ажлыг хийхэд бол хяналт шалгалт хэрэгтэй учраас бүх мэргэжлийн хяналтын байцаагчтай бол утааны агаарын бохирдлын байцаагч нэмэлт ирэх олгож байгаа. За Улаанбаатар хотоос бид санхүүжүүлээс 2500 одоо сайн дурын цагдаа маягийн хүмүүсийг одоо нийгмийн одоо хэв журмыг сахиулах үүрэгтэй хүмүүс байдаг. Тэр бүх хүмүүсийг бас утааны эсрэг байцаагчийн эрхтэйгээр ажилуулна. За иргэдийнхээ оролцоог хангана. Иргэд Улаанбаатар хотын гудамжинд стандартын бус машин утаа хаяад явж байх юм бол түүнийг мэдээлдэг байх хэрэгтэй. Мэдээлэх юм бол би урамшуулна. Хуучин одоо тогтолцоотой адилхан юу гэдэг ханцууд нь улаан бүч зүүгээд тэр хүмүүс өнгөө явдаг энэ цаг үе өнгөрсөн учраас миний бололцоо бол мөнгө гаргаад хүмүүсээ урамшуул мэдээлэл. Хэрвээ хотын төвд ажиллуулад утаа гаргаад байх юм бол тэрийг мэдээлсэн хүнийг урамшуул. Хэрвээ батарей шиг түлээд утаа гаргаад байгаа айл байх юм бол тэр ямар яагаад тэгж байгаа гэдэг тэр мэдээлсэн хүн баг урамшуул. Иймэрхүү маягаар бол захиргааны хүч хэрэгсэл нөөцийг бол эцсийн шавхтлал ашиглана. За манай бизнесийн зүгээс бол хилдэг зүйл бол та нар өөртөө байгаа захиргааны нөөц хэрэгслээ ашиглаач. Тэгээ зүгээр өөрсдөө ингэж суучаад бизнесүүд та нар ингэж гэдэг юм. Тэгээ би энэ бүгдийг бол бүгдийг зэгсэх ёстой, хатуу байх ёстой, шаардлага тавих ёстой гэж үзэж байгаа. Улаанбаатар хотод өнгөрсөн 2016 оны байдлаар гэхэд 26900 орчим хүн шилжиж ирсэн байна. Хэрвээ 4 жил Улаанбаатарын хүнийг хорих юм бол Улаанбаатарын хүнийг механик өсөлт 120 мянгаар буурна. 120 мянга гэдэг бол баг хамтаа 2 аймгийн хүн шүү. 120 мянган хүнд одоо Улаанбаатар хотод би тэр хүмүүсийг авчираад эрүүл амьдруулах нөхцөл болцоо байхгүй, бүх газар байхгүй, бүх ажлын байр байхгүй. Улаанбаатар хот мэдээж хүн нь өөрөө өснө. Хүмүүс айл гэр болно, хашаа байшингийн газрын хэрэгцээ гарна. Би тэр усудаа бол дэд үтсэн шаардлага хангасан газрыг баг хангаар, баг нуур налахтал алгана. Түүнээс гадна нийслэл бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд цар хүрээгээ тэлж хотын хөгжлийг ойролцоох сумдуудад аваач цаашлаад нийслэлийн тулгамдсан цэцэрлэг сургуулийн хүрэлцээ зэрэгт хамтран ажиллах бүрэн боломжтой байгааг хэллээ. Мөн агаарын бохирдол гамшигын хэмжээнд хүрч байгаа энэ үед бүх цэцэрлэг сургуулийг агаар цэвэршүүлэгч шүүгчтэй болгоно гэдгийг хотын дарга онцолж байсан юм а.